Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих төсөл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бүтээмжтэй байх орчин нөхцөлийг бүрдүүллээ. Дэлхийн банкны санхүүжилтээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төслийг 2020-аас 2021 оны хөдөлмөр хамгийн хүчтэй газар хэрэгцээ байрлал засварын ажлыг нэгдсэн стандартын дагуу үүсгэж ажил мэргэжлийн энэхүү ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний сургалтын болон ганцаарчилсан хүний өрөөг засварлан төвшүүлэхээс гадна офисын тавилга хэрэгслээр хандлаа. Хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тооцсон процесс орчин MLS 655/2009 стандартыг зориулалтын зам ариун цэврийн засварлсан айлгал дэлгэцэртэй иргэдэд зориулсан болгоомжтой албатай алуу замыг шинээр барьж стандартын дагуу шинжилгээ засварлсан. Мөн орох архитектурын саадч болгохоор хадгалыг үүсгэж бариулах оноглох шинээр зөвлөсөн. Ажилтнуудын офисын ширээнд дэлгэцэртэй иргэд үйлчилгээ авахд илүү хялбар байх стандартын өргөнтэй өндөртэй байхад